За 2016 оноос хойш Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мобайл технологиг эрүүл мэндийн салбарт анхан шатанда ялангуяа сум тосгон бригадын багт үзүүлж байгаа тусламжийн талаар анхаарал тавьж ажиллаж байгаа. Энэний хүрээнд бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, за суурин төлөөлөх сокор хадагтай, за мөн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд бас анхан шатанда эрүүл мэндийн тусламжийг чанартай үзүүлэх үүрэн технологи учраас энийг бүр өөрч очиж сумын багийн уулын тосгонд ууланд байгаа аманд байгаа тийм малчин өрхөд очиод шил хамгийн наад зах эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болох тийм ээ даралтыг үзэж байна. Зүрхний цахилгаан бичлэгийг үзэж байна. Тэгээд хэвлийн хөндийн эхогийн бас үүрэн байдлаар явуулын байдлаар үзэж байгаа. Энэ бол хамгийн сүүлийн технологи суурилсан хиймэл оюун ухаанд суурилсан. Тэгээд дотоод хоорондоо болитотоор холбогддог юм технологи байна. Тэгээд цаашдаа гэсэн эрүүл мэндийн салбар энэ бүх анхан шатныхаа эрүүл мэндийн байгууллагууд эмч нарт энэ тохиолдол төхөөрөмжөөр хангах тал дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамт олонтой Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусламж дэмжлэгийн хүрээнд ханх хачлыг зохион байгуулж хийж байгаа. Ер нь бол энэ мобайл технологиор анхан шатны эрүүл мэндийн байгууллага 90 гаруй хувийг хангачаад байгаа. Цаашдаа гэсэн бид шинжилсэн болон хиймэл оюун ухаанд суурилсан энэ технологиг эмч нартай анхан шатны хэмжээтэй хүргэх, за сургалтын зохион байгуулах, тэр хэвлийн хөндийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, янз бүрийн тестийн үзүүлэлтүүдийг сургаж эмч нараа байнга сургах, нэмж сургах тийм ээ. За газар орон нутагт нь сургаж явуулах тал дээр анхаарал тавьж байгаа. Эрүүл мэндийн сайдын мөнх сайхан сайдын бас санаачлахаар орон нутагт төвлөрлийг сааруулах, орон нутгийнхаа эмч нарыг эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа баггаар нь гадаадад явуулж суугах ажлыг бас төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж хэрэгжүүлж байна. Мобайл технологиг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч эрүүл мэндийн ажилтнуудад гардуулах үйл ажиллагаанд хамтран ажиллаж байгаа мөн хүлцэн ирсэн төрийн нарийн бичгийн дарагт бол талархлаа илэрхийлье. За энэ үйл ажиллагаа бол эрүүл мэндийн яам, тэн дотроо эрүүл мэндийн сайд, мөнх сайхан болон засгийн газрын бол маш том манлайлалыг харуулж байгаа үйл ажиллагаа юм аа. Анхан шатны тусламж үйлчилгээг дэмжиж байгаа ийм үйл ажиллагаа. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд бол ард иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд бол чадхыг бэхжүүлэхэд бол дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Энэ бол маш бидний хувьд бол бас байнга тасралтгүй дэмжлэг үзүүлж байгаа ажил байгаа. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад тасралтгүй дэмжиж ажиллана гэдгээ бол илэрхийлэхэд таатай байна. Тэгэхээр мобайл тоног төхөөрөмжийн хувьд бол анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эм чимлэгийн ажиллагсад бол малчтад тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх тэр боломж нөхцөлийг бүрдүүлж байна. За Монголын хувьд бол газар зүйн байршлын хувьд бол их онцлог, хүн ам нэг тархаа бодрохоо суурьшин амьдардаг том газар нутагтай энэ нөхцөлд бол ийм мобайл технологийн хувьд бол маш ач холбогдолтой. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ анхан шатны тусламж үйлчилгээг гэрт нь хүн хаана амьдарч байна гаас үл шалтгаалт гэрт нь бол тусламж үйлчилгээг авчирж байна. Тэгснээр бол өвчин эмгэгийн эрт онцлогоог бол цаг алдалгүй хийх, өвчний менежментийг цаг алдалгүй зохион байгуулах гэсэн ийм үр дүнтэй. Өөрөөр хэлбэл эцэст нь хэлэхэд бол тусламж үйлчилгээг гэрт нь авчирж байгаа гэдэг нэг том үр дүн харагдаж байна. Энэ бол Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагаанд анхан шатны тусламж үйлчилгээг чадахжуулж байгаа. Дээрээс нь тусламж үйлчилгээг яг ард иргэдэд авчирж өгж байгаа, илэрхийлж байгаа ийм үр дүн гарч байгаа юм аа. Эс ад чимэг, чингэлтэй дөрөг, ардаар хороо, мөнх баясгалтын төрх эрүүл мэндийн төвийн дарга ад чимэг. За өнөөдөр болохоор Монгол Улсад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ буюу ерөнхий эрүүл мэндийн төвөөс чөксөний 25 жил 2025 онд болно. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд Монгол Улсын засгийн газар болон эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсын анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нөхөр эрүүл мэндийн төвүүдийн бүтэц тоног төхөөрөмж болон хүний нөөцийг улам чадваржуулах, бэхжүүлэх энэ тал чиглэлээр өнөөдрийн мобайл технологид манай дүүргээс манай эмнэлэг авч байгаадаас баяртай байна. За энэ тоног төхөөрөмж авснараа
бид бүхэн өрхийн эрүүл мэндийн төв буюу анхан шатндаа иргэдэд халдвар тус өвчний дэлгэрүүлгийг эмчлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн хоёр дахь урьдчилан сэргийлэлт хийх бүрэн боломж бүрдэж байгаас баяртай байна. Энэхүү бас арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байгаа анхан шалгахын үндэсний сургуулийн өрхийн хангалтын техникийн хамт олондоос маш их баярлалаа. Өргөд биднээс дэмжиж ажилладаг талархдаг шүү гэж хэлмээр байна. Сайн байцгаана уу. Намайг Уянга гэдэг Төв аймгийн Баянлал сум эрүүл мэндийн хэмжээр ажилладаг. Одоо сум орон нутагт 13 дахь жилдээ ажиллаж байгаа. Өнөөдрийн сургалтын хувьд бол аслагдсан сум орон нутагт ажиллаж байгаа эмч мэргэжлэнүүдийн маань эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яг малчныхаа иргэдийн хотод нь яг газар дээр нь үзүүлэхэд шаардлагатай байсан орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж байгаа. Гэхдээ яг орчин үеийн тэр тоног төхөөрөмжтэйгөө аачлах нөхцөлийг яг анагаах шинжилгээ ухааны багш нар яг газар дээр нь зааж байгаагаар илүү их онцлог болж ийн гэж харж байна. Бид нарт дутагдаад байсан яг тэр мэдээлэл орчин үеийн онцлогооны аргуудыг багцтаа ингээд зааж байгаа нь бол сумд ажиллаж байгаа эмч нар бид нарт бас маш хэрэгцээтэй байсан сургалт байлаа гэж үзэж байна. Анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг 2016 оноос хойш эхлэн за эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн бодлогын газрын мэргэжлийн тэмдэглэлт аваа. Энэ төв бүсийн онцлогоо эмчилгээний нэг төв за тэгээд 2 нэг склантэй. Өрхийн ангаахны тэнхимийн эрхлэгч ангаахны доктор профессор Ягмарцэр. Өрөөнд дээр ингэ салбарынхаа нөхөмдөд бүрч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ялангуяа анхан шатн дээр сокор хатагтай хүмүүс хөлжсэн. Баян халуун дэмжлэг эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмжийг ашиглах энэ санаачлалыг одоо өргөжлүүлэн дэмжлэг үзүүлдэг. Of the dedication of the primary healthcare workers, but also we are very impressed. 23 since I came, I have visited 13 provinces. For example, I was impressed to visit one herder like 100 kilometers. Тэсний та бүхэнд гардуулж байгаа саяны дээр ширэлээр байгаа бүх багцыг хар зүнхэнд Created in eco phosphate. за чиглэлтэй дүүрэг Because it's all they already prepared. Thank you so much. за манай чиглэлтэй чиглэлтэй чигээр шүү дээ. сум болон эмч эмнэлгийн ажилтан өрхийн эрүүл мэндийн төвийг хүссэн өрхийн эрүүл мэндийн төв чиглэлтэй дүүргээ энэ газрын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга отон байгаа таныг нөхөдлөөс орж байна. За хүн сонгоёхон дүүрэг 3 жаргал хайхан Энэ